25 дахь бон 47 дахь подкаст ямар ч хамаатай чинь. Өөр Rusty Dogs podcast-ийн 47 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Юу яцгаана. Зарим 7 хоног амар хордоо өнгөрөө, зарим 7 хоног ерөөс явахгүй. Нэмэт ч өнөөдөр подкаст хийх өдөр болж таарсан байна. Тэгээд жоохон гахаад байж гин. Тэгээд өнөөдөр темка ирсэн байна. Юу байна? Таймда юу? За. UB info гэсэн чинь UB info-с бас юм ирсэн юм шиг. Гэсээс юу яаж байгаа? Гой мэдээд болоход дараагийн ч юм уу 48-аас ч юм уу 9-өөс ч юм уу UB info дээр подкаст маань ордог болох ч байгаа. Тэгээ UB info app вебсайт ерөөдөө подкаст хост хийдэг болох тийм болж байгаа юм байна. Тест маягаар гэхдээ. Шинэ апдейт гарсан байлаа. Тийм, шинэ апдейт гарч байгаа юм байлаа. Тэгээд өнөөдрөөс ер нь апдейт хийгдээд эхэлчих юм шүү дээ. Тэгээд юу болохоор нэг unlock podcast гэдэг нь хүмүүс амар сонсдог алдартай подкастууд байдаг шүү дээ. Тэд бүгдээ орцсон байгаа юм байна лээ. Тэгээд яг байнгын тэр нь үргэлжлэх үгүй нь бол тодорхойгүй зөв нэг тийм тест маяг тийм юу ч гэсэн үзээд алдъя л гэж байгаа юм шиг байлээ. Тэгээд ямар ч байсан манай подкастууд дараагийнх ч юм уу тэрний дараагийнхаас ороод явах бах шүү. Тэгээд бас UB info хэрэгэлдэг хүмүүс бол олон гэхээр багтчих гад одоо 700 мянган Монголд хэрэгэлдэг юм байна. Таталтаараа горов тийм. Тийм, таталтаараа ерөөсөө e-барим Тамбанк 2-ын ард. Тэгэхээр зорж татдаг одоо нэгтэл орох гэж шүү дээ. Candy Crush нэгтвш байгаа нэг юм да. Тэгээд Монгол гадаад апнуудаас нэр юу байдаг бол Монгол Facebook интерес тоглоом. Тэгээд PUBG-ийн логоттой. Тэр жуулт юм уу? Мэдгүй дээ. За тийм байгаа юм байна. Тэгээд тийм мэдээлэл байна. Өөр чин зарж болохоор мэдээ юм байгаа. Шинэ юм. Ямар ч зэн дээр UB юу лээ? UB info. UB info дээр бол channel нь л нэгцсэн бэл тээ. Тийм нэрэ channel нэгдээд тэгээд юу яатсан байлээ шүү. Манай бүр ихний 5 подкаст оруулсан байлээ. Нас мото подкаст байх шүү гэлээ шүү. Премиум задалдаг байх шүү байлээ. Тэгээд за өнөөдрийн хийсэн өнөөдрийн ажил өнөөдөр амар их юм амжилтсан санагдаад байгаа мөртлөө ингээд яг ярьж болох юм байхгүй юм шүү. Юу илээ. Тийм ээ одоохондоо зарж болох юм байхгүй юм. Гэтэ удахгүй зарлах юм зөндөө байгаа. Тэгээд нийт өдөр болгон Game of Thrones ивент айгуу гой болж байгаа. Эргэцгээгээр шагналууд нэмэгдээд байгаа шүү. Тийм. Шагналууд гоё болоод. Олон гоё шагналтай тэмцээнүүдтэй болоод байгаа шүү. Тэгээд эргэцгээгээр official юу. Тийм одоо official бол гоё бэлэг нэмэгдэхээр болсон шүү. Тэрийг удахгүй зарж болох бах тийм. Яг одоо бол яг юу гэж зарж болохгүй бах гэж бодож байна. Тэгээд ер нь бол айгуу гоё юм болж байгаа. Ер нь энэ хиймэрхүү юмнууд ихний хэсэгт нь зарлжээ. Сүүлийн зарлахаа бас тэгээ бүх хүмүүс нь бас төгсгөлийн сонсож байгаа юм гэдэггүй. Байгаад байх шиг байдیں۔ За өнөөдөр ерөнхийдөө саяны 7 хоног бол яг үннийг хэлэхэд мэдээлэл яг шудраг хэлэхэд бол баг юу байла. Одоо 7 хоног гэх юм аа тийм байла. Тэгээд яг ганц хоёр трейлер гарсан. Тэгээд бас яг жижиг сажиг. Тийм жижиг ерөнхийдөө жижиг сажиг мэрсэр мэдээлэлүүд л байна л да. Тэгээд тэрийг л ерөнхийдөө хоёлаа ярилцаж үзье. За би нэг box office-ийн мэдээлэл цаас яатсан байсан. Тэрийг аваад ирээ. Тэр байж байгаа. Тэр хоорондоо хүй ачиж. Нэг юу байсан чи? What? Ийшээ харагдсан шүү дээ. За буруу газарлаа буруу юм хураачжээ. За. Юу яа гэж бодсон юм? Саяны 7 хоног ерөөсөө Avengers Game of Thrones гэдэг угаасаа шин мэдээлэл угаасаа л байхгүй байлаа л да. Тэгээд X35-аар ерөнхийдөө ярьсан гэхдээ бас энэчнээс илүү жоохон дэлгэрэнгүй дэлгэрнүүч явах те 50 чөлөөтэй ярилцвал гоё юм болоо гэж бодоод box office-ыг жоохон ярьчих гэж байна Endgame. За Endgame яг үндсэн одоо хамгийн том эвдсэн 3 рекорд ихний ээлжинд бол Хойд Америкийн нээлтийн 7 хоног одоо Америкаас бусад бүх орны одоо worldwide гэх юм уу да тий foreign гэх юм уу да тий гадаад нээлтийн 7 хоног тэгээд дээрэс нь дэлхийд даяар гурвуулынг нь бол ихний weekend дээр эвдсэн. Тэгээд тэрийг бүр утгыг алдуулж эвдсэн. Тэгээд өмнөх одоо box office-ийн Хойд Америкийн
одоо эхний 10-т бол Beauty and the Beast, Civil War, Incredibles, за тэгээд дэшигээ Age of Ultron, Black Panther, Avengers, Jurassic World, Last Jedi, Force Awakens, Infinity War гэсэн 10 кино байсан юм байна. Тэгээд тэдний одоо 10-т бол 174 саяар нэгдээд нэгт Infinity War 257 саятай байсан чинь тэрийг Endgame 357 сая болгоод 100 саяар болгож Хойд Америк. Тэгээ энэ хамгийн аим нь юу байсан бэ гэж Хойд Америкийн маркет шир зах зээлийн 89% эзэлсэн байж сая. Нийт орлого нь шүү. Жин ямар Монголын кино театр байгаа шүү. Монголын кино театр бол одоо 80 90 95% эзэлт юм байгаа. Тэр чинь юу тэр том зах зээлийн 89%-ийг нь зөвхөн Endgame эзэлсэн байл шүү. Гомдмоор саний 7 хоног тэгээд Crystal Stewart-тэй нэг кино нээлтээсээ хөөрхөн амт тэр кино. Тэгсэн юм уу шүү. Тэр одоо тэр хөөрхөн хідэн ч дэлгэцэр нээсэн чаа. Амар бүр. За тэгээ Foreign гэдэг энэ айгуу сонирхолтой. Америкс бусад орны ерөөсөө бусад бүх орныг тооцсон рекорд нь юу байсан? Fate of the Furious байсан. Infinity War бол 2-т нь, Fate of the Furious 1-тэйсэн 443 сая. Infinity War болохоор 382. Тэр юу бас нэлээд сайн богод Fate of the Furious хятад нөгөө амар том. Тэгээд ер нь бол ийм байсан чинь энэ Endgame 866 саяар нээсэн. Шууд 2 нуглаа. Юу гэсэн ч үг юм. За тэгээд Worldwide-ыг бол бүр шууд утгаараа 2 бас тийм баг 2. Бас 2 нуус. Тэгээд Worldwide бол дэлхийд даяараа World Opening 2 Fate of the Furious 540 байсан чинь Infinity War тэрийг болохоор 640 гэж 100 саяар ивдсэн. Тэрийг 2 нугалчлаа. Тэр бом 216 саяар нээлттэй ээжлээ. Чи юу гэсэн ч үг юм бэ? Гэхдээ ерөөс хэдхэн хоногт шүү дээ. Week ганц weekend шүү дээ. За юу л да яг technically ганц weekend биш л дээ. Энд чинь 24-нд бас нэлийн хэд ор нээлттэй байсан л дээ. 3 дахь 4 дахь үзэргээд. Тэгтэл ер нь бол нэг weekend одоо weekend те technically нэг weekend-ээр тооцож байгаа. Гэтэ ер нь л 7 ч хоног. Тийм 7 хоног тийм. Яа. Юу ч. За энэ чинь айгу box office мужуудаар айгу гоё харьцуулт байна л да. Эхний Avengers, эхний Avengers тэгээд Infinity War, Endgame, The Force Awakens, Last Jedi 4-ийг 5-ыг харьцуулсан айгу гоё сонирхолтой юм. За энэ дээр болохоор анзаарчихаар ялгаанууд нь юу вэ гэхээр жишээ нь Америкта нээсэн театрын тоо бишээ дэлгэцийн тоо гэхэд Force Awakens 4134, Last Jedi болохоор 4232, эхний Avengers 4349, Endgame бишээ Infinity War 4474, тэгээд хамгийн том нь болохоор Endgame 4662 театрт нээлттэйсэн дэлгэц. Дэлгэц юм уу театр юм уу? Тийм ээ. Театрын тоо юм биш үү? Дэлгэц биш, театрын тоо юм биш үү? Тэгэхээр бас юу нөлөөлж байна л да. Театрын тоо нэмэгдэнэ гэдэг чинь дэлгэцийн тоо бол мэдээж хамаагүй нэмэгдэж байгаа гэдэг нь бол бас энэ ч бол мэдэгдэж байна. За энэ амар бас нэг статистик нь average гэж байна. Театрын average дундаж одоо нэг театрт дунджаар нэг weekend хэдэн доллар болсон нь. За Force Awakens $59,900, Last Jedi $51,000, Avengers $47,000, Infinity War $57,000 байсан болвол Endgame $76,000. Энэ хамгийн амар нэг байхгүй. Нийт театрын тоо одоо хамгийн ойрхон Infinity War-оос 200 театраар илүү. Тэгээд чинь дэлгэцэн бүр 200 театрт ч удаа эдэн дэлгэц байгаа юм. Дорож 2 дол нээж л байгаа шүү. Тэгэхээр 400 дэлгэц илүү. Тэгсэн мөртлөө average 76,000 бүр бүтэн 20,000-аар илүү. Тэгэхээр энэ бол зүгээр утгыг үнэхээр алдуулж байна л гэсэн үг болох гээд байна л да. Яалтчгүй. Тэн box office можгийн рекордууд бас үнэ кайфтай. Асар олон төрлөөр рекорд. Тэгээд би зүгээр юу яасан box office-ыг ярангаа манай сонсогч донд гоё box office судлах дуртай бас юу гэдэг мэдээлэл авах дуртай ч юм уу. Тиймэрхүү манай сонсогчд байвал юу яагаараа
Screen Junkies одоо нэг Screen Junkies Screen Junkies News юу болсон? Fandom Entertainment. Тийм. Fandom Entertainment гэж YouTube суваг дээр Монголын цагаар яг 2 дахь өглөөл ерөнхийдөө орд юм да их ихтэй өөрөөр Charting with Dan гэдэг байгаа. Тэрийг үнэхээр зорж үзэж ер нь кино урлаг дуртай бол зорж үзээрэй гэж хэлмээр. Dan шиг тэгэж charting те chart list box office үнэлгээ гэдэг юмыг бүр тэгэж сонирхолтой болгож нэвтрүүлэг хийдэг хүн байхгүй бах. Ер нь бол монголчууд ер нь насаараа box office нэвтрүүлэг хийсэн шүү дээ. Тэгээ бидний мэдгэрэл тэр нөгөө нэг гэлтэй цонхын шүн гардаг байсан. Тэрийг хизээч хийж чадаагүй юмыг бол манай хүн тийч хийж байгаа юм. Тэгээд ер нь Америк Монголд хийж дойлдгүй бас Америктай ч гэсэн онлайн YouTube ч гэсэн яг юм charting нэвтрүүлгийг те одоо юм box office-ыг бол тэгэж гоё нэвтрүүлэг гэдэг хүн байхгүй байсан шүү дээ. Тэгээ тэрийг бол зорж үзээрэй гэж хэлмээр амар гоё нэвтрүүлэг явж байгаа шүү. Тэс айгуу тийм сонирхолтой өнцөг гаргаж ирдэг юм аа. Тийм. Ян зүрийн рекордууд, өнцгүүд, тэгээд статистикүүд те. Одоо нэг хятад метод нь юу болсон? Одоо чинь фактууд те. Тийм фактууд. Тэнгүүд одоо чинь Coco гэдэг тэнгүүд амар Мексик дээр нь гой суурилж ярьж байна л те. Тэгэл тэр хятадын бокс офисын амар сонирхолтой статистикүүдийг айгуу их гаргаж ирдэг шүү дээ те. Тэгэхээр ер нь бол айгуу гоё контент байгаа шүү. Тэгээд үзцгээгээрээ гэж зөвлөмөр байна. За, саяны 7 хоног чи Game of Thrones-аас өөр юм үзв? Үзэх юм шиг байна. Саяны 7 хоног юу н өөр юм үзв оорох те. Яалтчгүй үнэхээр Endgame тэр өрөөр л би юу Bumblebee үзсэн юм байна. Bumblebee үзег гэж бод сая. Тийм. Bumblebee таалагдсан уу? Гоё. Айгу хөөрхөн. Ятар ихний 10 юм аа. Тэр бүр ёо тасраа тэр. Damn тэр сте. Энэ аймаг тийм хөөрхөн кино лээ. Тийм сэтгэлтэй байгаа. Тийм. Сэтгэлтэй хөөрхөн кино. Тэгэл тэр нөө юунуудынх нь роботуудынх нь тэр дизайн гэх юм уу? Амар гоё. Илүү классик. Тийм. Нэг тийм баахан сэргэлцсэн төмөр шиг биш те. Баахан боолч юу юм биш. Хамаагүй үзүүстэй. Тийм. Гоё болсон байлаа. Тэгээд character-ууд нь бас гоё. Тэгээд Джон Сина хүртэл гоё те. Айгуу гоё хэлээ. Бас манай ревю орсон байгаа. Ухаж үзэх юм бол болно гэхдээ ухаж тааж үзэх байхгүй. За саяны 7 хоногийн ерөнхийдөө хамгийн том гэж хэлж болохоор хамгийн ач холбогдолтой гэж хэлж болохоор мэдээлэл бол Bond 25-ын юу байсан? Cast яг зарлагдсан. Тэгээ энэ юу байсан юм шиг амар epic зарлалт явагдсан юм шиг байлээ. Амар тэдний сарын тэдэн цагаас лайв явна моон инээтрийг л амар тийм сүрхийл зарласан юм шиг. Тэгээ сүрхий зарласан чинь нэг тийм нэг сүрхий зарлаад байхаар юм ерөөсөө байхгүй. Нэг тийм жоохон тааруухан ивент болсон гэж хүмүүс тэгэлээ. Ивент хийж лайв стримтэй ивент хийж зарласан юм хаашаа. Тэгсэн юм шиг айгүй сүрхийл юм хийсэн юм шиг байлаа. Гэтэ тэрэндээ жоохон тааруухан болсон. Энэ сүртэй нөгөө тэр каст болгон дээр нь постэр хийсэн байсан шүү. Тий, харин энэ чинь бүр амар сүрхийлсэн юм шиг. Тэгсэн чинь нэг тийм амар юу гэдэг. За Анадын армас гоё л каст орж ирж байгаа юм л та. Гэтэ нэг амар ивент хийгээд байгаа л шүү. Тэгэл нэг тиймэрхүү босон. Тэгээд ямар ч Bond 25-ыг бол сая кастыг зарлаа. За тэрэн дээр бол мэдээж Daniel Craig-ийг хөөрхөн амт нэг одоо баг мань нэг амьдаар нь зовдолж байгаа те. Тэ ялгаагүй юм боллоо чаавс энэ чинь. Сүүлийн нөгөө нэг Spectre тогсныхаа дараа дахиж Bond-ын кинонд тогсонд орол амиа орсон те. Нөгөө судсан хансан дээр. Жигнэсээ тэгж хэлсэн шүү дээ өөрөө. I'm gonna slit my wrists гэдэг те. I'm gonna fucking commit suicide гэдэг. Өөр fucking macking гэдэг тэгсэн шүү. Тэгсэн чи хөөрхөн амт одоо нэг гэрээ мэрээ мөнгнөөс болоод тэгж чаавс. Яалтчгүй дарчлан байж те. Тоглохоор болж байна. За тэгээд нэлээд том кастууд бол буцаж ирж байгаа. Ralph Fiennes M гэдэг дүр те. Naomi Harris, Money Penny-гийн дүрт, Lea Seydoux, Madeleine гэдэг дүрт. За тэгээд Ben Whishaw Q-гийн дүрт, Rory Kinnear Tanner-ийн дүрт. Тэгээд миний айгуу гоё дуртай жүжигчин Jeffrey Wright Felix-ийн дүрт орж байгаа. Jeffrey Wright өстой амар гоё жүжигчин би бүр амар дуртай нөгөө юун дээр өдөө штэ. Westworld дээр айгуу том дөрүүд энийг. За тэгээд шин нөхдүүд угаасаа хамгийн том фокус бол Rami Malek. За энэ чамд ямар сэтгэл мэд зүгээр хүмүүсийг татчих юм шүү. Би тэгж л ойлгосон. Тэгээд надаа хүмүүсийг нөө Оскар авцсан дээр нь таарууллаа те. Тэгэл хүмүүсийг татчих. Тэгээд надад би ерөөс ойлгохгүй. Яг Rami Malek амар гоё жүжигчин биш байхгүй юу? Мундаг жүжигчин биш байхгүй юу? Яг нэг тийм specific дүрдээ амар таардаг. Юу вэ гэхээр Mr. Robot. Ерөөсөө л
амар би Mr. Robot Rami Malek-аас өөр хэнийг ч тоглоулахыг төсөөлөхгүй байгаа байхгүй. Бүр төгс таарсан. Гэхдээ сайн жүжигчнүүг үйл би сайн жүжигчин гэж бодохгүй байхгүй. Bohemian Rhapsody-гоор бол яах вэ? Energetic байсан. Гэхдээ тэр нэг сонин ярьдаг тий. We're all legends. Тэр мөр нь бол бүгд байсан шүү дээ. Тэгэхээр надад бол яг чиний хэлдгээр зүгээр юу л гэж бодогдоод байна л та зүгээр PR move л гэж. Тэгээд эсрэг дүрэн тэгээд яг ямар ч байх юм. Яг уу сонирхолтой дүр байвал мэдээж гоё л доо. Тэгээд энэ орж иж байгаа тий. Эсрэг дүр болохоор гайхаалаа. За тэгээд гоё кастуудын нэг бол Ana de Armas. Тий. Ana de Armas гоё хүн шүү. Амар holy shit бүр god damn дэндүү гоё хүн. Тэгээд бас мөнгө жүжигч юм. Тий. Бас зүгээр одоо Megan Fox энэ төр шиг бол биш тэр чинь. Тэгээд хөөрхөн кинонууд тоглолцсон. War Dogs дээр анх гатсан шүү дээ. Йоо би яг анх War Dogs бид нар ядчих бөөнөр үзсэн байхгүй юу? Давлан цэнгэл даадгүй матгүй манайс бөөнөр үз. Тэгэхээр бүр яг бөөнөрөө зэрэг заяа. Яг Ana de Armas тэгсээ даадгүй би ийм ихнэртэй болмоор аа гэсэн. Яа тэгтээ үнэхээр гоё хүүхэн бүр. Damn бүр. Тэгтээ нэг амар unique царайцтэй тэр нь амар гоё. Тэгээд Blade Runner дээр бүр амар гоё байдсан шүү дээ. Тэгээд Blade Runner дээр бас айгу гоё жүжиглдэг дээр шин. За тэгээд Billy Magnussen гэдэг энэ жүжигчин бас орж ирж байгаа юм байлаа. Тэгээд энэ болохоор сая сүүлд Dan Gilroy найруулсан тэгээд хин тоглосон. Нэг Наач н Aladdin тоглож байгаа юм билээ. Jake Gyllenhaalтай нөгөө кино штэ. Netflix-ээр Velvet Buzzsaw. Тийм, Velvet Buzzsaw. Тэрэн дээр бас тоглосон юм байлаа. Тэгээд Into the Woods дээр тоглосон, Game Night-аар амар тоглосон. Тэнгүүтээ Aladdin дээр бас тоглож байгаа. Ingrid Goes West тоглолт. Ingrid Goes West. Яага нөгөө нэг Elizabeth Olsen-ны дүүн гээд нэг амар нэг хот нөгөө өгчдөг биш үү? Өгчлээ гэсэн чи өгөөгүй байдаг. Тэр юм уу те? Өгөөгүй байдаг тэр юм уу те? Энэ амар гоё кино Ingrid Goes West. Тэгвэл энэ ер нь нэлээд гарч ирж байгаа л жүжигч юм байна те. За тэгэл Lashana-ийн чи энэ өстө тас сургаггүй байж байгаа амар гоё орж иж байгаа жүжигч нөгөө юун дээр тогсон. Captain Marvel дээр нөгөө Maria Rambeau гэдэг найз тоглолт. Энэ ерөөсөө бүр ямар ч сураг бараг байхгүй чимээгүй бүр цөм шагаар ороод ирлээ шүү дээ. Captain Marvel дээр л баг харсан. Тийм ерөөсөө хүмүүс Captain Marvel дээр л харсан юм байна. Энэ өмнө нь Atlantis доктор энэ ер нь дэвтэй байхгүй. Ер нь сая л энүүгээр л орж ирдэ. Залуу хон 31 настай. Ямайк гаралтай юм байлаа. Тэгээд Bond 25 дээр бол орж ирж байгаа юм лээ. Энэ бол гоё каст. Айгу гоё дүр байсан шүү дээ. Гоё жүжиглсэн юм. За тэгээд Dali Ben Salah гэнэ үү? Dali Ben Salah гэдэг жүжигчин бол байгаа юм байна. Flash дээр тоглолдог гэж байна. За хараад үзье. Flash дээр одоо ямар дүр юм бэ л дөө. За хараагүй л мэдэхгүй мэн өө. Үнэхээр л мэд. Flash-ыг угаасаа 3-аас нааш үзв. Харин. За тэгээд David Denchik гэдэг нэртэй жүжигч орж ирж байгаа юм шүү. За ийм болвол ямар ч гэсэн бүрэлдэхүүн орж иж байгаа юм. Мэдээж анхаарал одоо гол хүмүүс нь бол Rami Malek, Ana de Armas тэгээд Lashana-ийн Billy Magnussen хоёр мэдээж бас карьер нь гоё босч байгаа. Гол фокус бол мэдээж Rami Malek, Ana de Armas хоёр дээр. Тэгээд Ana de Armas эсрэг дүр багсан. Тэгвэл бас зүүн те. Тийм зүүн тэгж ашиглах болоо. Даан тэгэл Bond girl ахаар тэгээд амар харамсалтай болчих шүү. Тэгээд Leo Seydoux тэртээ дүргөө байж байгаа. Тэгээд тийм болохоор нэг тийм гой дүр байгаасай л гэж найдаж байна да. Гой хүн шүү дээ. Тийм байна. Bond 25%. За тэгээд харин тийм яг тийм нөгөө нэг can't say enough те. Бүр нэг тийм юу Instagram-д авч байгаа. Тэгээд юуны хувьд плотных нь мэдээлэл орсон бэлээ. Тэгсэн чинь манай хүн зодог тайлаад Ямайкд амаргаа амарч исэн чинь хуучин CIA-ийн найз дуудаж орж ирээ. Тэгээд нэг scientist-ыг аврах гэсэн чинь нөгөө scientist нэг амар epic програм зохиоцсон эсвэл юу чинь зохиоцсон болж таараа. Тэгээд дэлхийг аваргаар болоод. Өөрөөр хэлбэл ерөөсө бусад бүх Bond-ын кино гэсэн. Тэгээ ямар ч mission impossible адилхан тий. Ер нь бол тэгээ бүгд адил. Тэгээ энэ нэг хоёлаа төрийн ярьж нийтстэй нэг Bond-ыг шинийг хилээд Daniel Craig-ийг хилээд нэгээд зодог тайлч сайхан амарч амрах гэдсэн чинь буцаж чирж авчираад. Нэг тэгж юм шиг санагдаад байгаа. Тэгээд хизээ гаргалаа Bond 25 20 онд л гэсэн байж.
20 оны 4 сарын 8-нд Америкт боллоо. Англид боллоо 4 сарын 3-нд юм байна шүү. Тэгээд ямар гоё. Хүй. За энэ өстө гоё юу харчлаа шүү. Мэдээлэл харчлаа шүү. Өмнө нь анзаараагүй байсан. За найруулагчид угаасаа Cary Fukunaga айгу гоё уран бүтээлч ажиллаж байгаа шүү дээ. Тэрийг бол бүгд мэдчихсэн. Зураглаалчаар Linus Sandgren ажиллаж байгаа юм шүү дээ. Одоо энэ нэг хиний Damien Chazelle-ийн баг хийх кинон дээр ажилладаг найз нь шүү дээ. La La Land First Man 2 дээр ажилласан. La La Land-аар Оскар авсан. Өстө амар гоё зураглаач байгаа швед. Тэгэж энэ ажиллаж байгаа юм байна. Ямар гоё. За тэгээд эвлүүлэгч нь бас Damien Chazelle-ийн бүх кинон дээр ажилласан хин Tom Cruise ажиллаж байгаа юм шүү дээ. Ямар гоё. Whiplash-аар Оскар авсан. La La Land-аар нэр дэвшсэн. First Man-аар нэр дэвшүүлээгүй. Tom Cruise ажиллаж байгаа юм байна. За өстө гоё хоёр уран бүтээлч нэмж ажиллаж байгаа юм байна шүү дээ. Ямар гоё. Бас хайп үүсгэхээр болчихлоо шүү. Одоо ингээд амар гоё нөө манайс бас өөртөө ингээд судалдаг болоод ирэхээр зөвхөн найруулагч одоо юу гэдэг нь франчайз найруулагч жүжигчдээс гадна ингээд эвлүүлэгч хөгжмийн зохиолч тэгээ зураглаач ингээд ороод ирэхээр бас айгу гоё болдог те. Бас тэрнээс хамаардаг болчиход байгаа. Тэр болгоо. За тэгээ саяны 7 хоногт бас нэг харамсалтай мэдээсэн тэрийг яг дуулгая, хуваалцъя гэж бодож байна. Тэгээ энэ бол одоо юу гэдэг нэ за буруу хэлчихлээ. За энэ хүн бол John Daniel Singleton гэж кино найруулагч, продюсер, зохиолч бол сая 51 наснда сая 4 сарын 29-ний өдөр мөнх хөсөйг үзүүлсэн зүрхний шигдээс болоод тэгээ хэсэг 1-2 өдөр команд байж байгаа. Тэгээд нас урсан. Тэгээд John Singleton гэж хин бэ гэхээр анх 1991 онд ер нь манай сонсогч нэлээд сайн мэдэх байхаа нөө Ice Cube, Cuba Gooding Jr. хоёр тоглолдог. Boys in the Hood гэдэг үнэхээр тасгай кино байдаг. Маш хүнд сэдвийг хүндсэн ч гэсэн үнэхээр гоё кино байдаг. Хүндч драма. Тэгээд тэр киногоор бол 24 хүн наснда хамгийн залуу одоо Оскарын түүхэнд хамгийн залуу одоо шилдэг найруулагч нэр дэвсэн уран бүтээлч байдаг. Дээрээс нь хамгийн анхны одоо өнгөт арьстай гэх юм уу да. Тэ найруулагч бас шилдэг найруулагч нэр дэвсэн уран бүтээлч болж исэн 91 онд. Тэгээ ийм гоё мондог уран бүтээлч маань бол сая 51 наснда одоо мөнх хөсөйг үзүүлсэн байна. Тэгээд мань хүний бол олон мондог гоё кино. Одоо Poetic Justice гэх кинод Janet Jackson тэгээд Tupac гол дүрд нь бас тоглолдог. Тухайн үедээ бас нэлээд хит болж исэн. Тэгээд Tupac-с кино тоглоно гэдэг чинь тэр үедээ нэлээд том юм байсан. Энэ киноос тийм муу кино бол биш хүмүүс нэлээд дуртай. За тэгээд тэрнээс гадна бол хүмүүс сайн мэдж магадгүй юм Shaft гэх кино байдаг. Нөгөө дээр чи ялоо франчайз шүү дээ гэдээ ярьжсэн. Татгүй ярьлаа. Би энийг нөгөө Shaft-ыг нь мэдгүй. Энэ жил Shaft шин дээр гарч байгаа юм байлаа л дээ. Тэгээд би нөгөө мэдгүй Shaft-ыг нь баг спорт киноч л өдөр ярьчихгүй. Тэгсэн чиггүй акшн кино юм байлээ. Тэгээ энэний 2000 онд гарсан хувилбарыг нь одоо Samuel L. Jackson-тэй хийж исэн юм байлээ. Тэгээ энэ хараа cast mast нь Busta Rhymes, Toni Collette, Jeffrey Wright, Vanessa Williams, Samuel L. Jackson, Christian Bale энэ төр cast mast. Тэр үедээ л амар cool action трейлер байсан юм байлээ. Тэгээ үнэлгээ нь бол тухайн үедээ бас дэжгүй бокс офис нэгтнээтэй хийжсэн. За тэгээ дээрэс нь бол Too Fast Too Furious-ийг хийжсэн. За энэ киноны ач холбогдол бол маш том. Хүмүүс нэг тоодоггүй болохоос юу вэ гэхээр анх Fast and Furious бол ер нь зүгээр Point Break-ийг хуулцсан кино л байсан шүү дээ. Яг үннийг хэлэхэд бол Point Break-ийг машин болгоцсон кино байсан. Ер нь бол хин Rob Cohen гэж найруулагч хийсэн. Тэгээд ер нь бол дараа нь энэ John Singleton-ы найруулсан Too Fast Too Furious дээр хэнийг хаяад Vin Diesel-ийг хаяад тэгээд Tyrese Gibson, Eva Mendes, Ludacris энтрийг оруулж ирээ. Тэгээд дээрэс нь Япон гаралтай энэ модель чинь Devon Aoki тийм. Devon Aoki энтрийг оруулж ирээд MC Jin гэдэг 2000-ад оны их үед яг одоо Лос Анжелесын хипхоп одоо ертөнцийн дунд амар од болчихсан Аз рэпер Jin гэдэг нэлээд ад Канадад хүртэл ажиллажсэн нэг үед тэр энтрийг оруулж ирээд энэ чинь бүр ингээд амар тийм epic sequel болгоцсон байхгүй action зүгээр л нэг тийм одоо Point Break дээрээс кино байсан бол бүр илүү epic болоо. Дээрээс нь Ludacris эдгээр чинь яг ид үе од байсан үед бүгдээрээ дандаа яг ид үе од байсан үед тэгээд энэ чинь одоо Miami замаа гэл мафцаавтай холбоолтой бүр ингээд амар epic болгоод тэгээ ер нь бол яг энэ кино Fast and the Furious-ыг франчайз болох маш том шуурыг тавьсан байхгүй ер нь бол. Тэгэд энэ киног бол John Singleton одоогийн яг нэг Fast and Furious-ийн тийм шуурыг тавьж өгсөн. Одоо Ludacris те хиний дүр Tyrese Gibson-ы дүр гэдэг ч юм уу. Тэгээд энэ айгу олон холбоотой болоод те action set piece-тэй болоод те айгу тийм action кино болоод те FBI маяг гэл тэрийг бол нэлээд том суурийг тавьсан кино нь бол энэ байсан. Тэгээ энэ киног бол John Singleton бол найруулж исэн. Дээрэс нь миний бас
айгүй дуртай нэг кино гэдэг Four Brothers гэдэг бас crime thriller кино. Ер нь дуртай жанр гэх юм бол миний бас нэлээд дуртай жанр бол crime thriller жанр байдаг. Тэгээ Four Brothers гэдэг айгүй сонирхолтой гоё кино байдیں۔ Тэгээд ээж нь нас барсны дараа өргөмөл 4 ах дүүс нийлээд юу яаж байгаа одоо ээжийнхаа нас барсан гэмт хэргийг юу яаж байгаа одоо учрыг нь олохгүй тий явж байгаа тухай ийм сонирхолтой кино. Тэгээд гол дүрд нь бол Mark Wahlberg, Tyrese Gibson, Andre Benjamin буюу Andre 3000 Outkast-ийн rapper тий. Тэгээд Garrett Hedlund энэ дөрөв тоглосон. Garrett Hedlund жоохон бацаана энэ дундаа. Тэгээд энэ ч амар гоё кино. Миний бас нэлээд дуртай кино дээ. Яг үнэлгээ нь ямар байдیں۔ За Rotten Tomatoes дээр бол 53 байдаг. Ямар ч би бол айгүй дуртай тэгээд үзэж байгаагүй юм байвал үзээрэй. Манай сонсогчдод бас үзчихсэн хүмүүс байгаа хаа. Тэгээд кастн дээрээс нь Terrence Howard байна, Sofia Vergara байна, Chiwetel Ejiofor байна, Taraji P Henson байна. Ийм гоё касттай. Тийм шүү дээ. Өстой гоё кино байдیں۔ Тэгээд энэ киног бас найруулж исэн. За ийм гоё уран бүтээлч маань бол сая мөнгөс үзсэн байна. Тэгээд бас кинонуудын бас үзээрэй гэж зөвлөе. Boys in the Hood, Poetic Justice, за Shaft, за тэгээд за Too Fast and Furious ихийг үзсэн байгаа яг Four Brothers-ийг те бас үзээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд энэ уран бүтээлчийн ачаар бас нэг одоо тодорхой хэмжээнд Straight Outta Compton гэж кино хийгдсэн гэж хэлж болно. Тодорхой жижигхэн хэмжээнд. Юу гэхээр Boys in the Hood-ийн амжилтын ачаар одоо зөвхөн одоо шагналал гадна те box office ч гэсэн энэ олон амжилтын ачаар энэ LA хотын одоо энэ хүнд одоо South Central гэдэг байгаа шүү дээ. Урд нь байдаг одоо энэ Compton хүртэл байдаг одоо Kendrick Lamar-ын гарч ирсэн тийм. Энэ бүх одоо зовлонгууд энэ сторинуудыг кино уран бүтээлд хийх одоо юу аягүй их босон суур аягүй их тавигдсан уран бүтээлчд аягүй хийх одоо совьстойсон юм да тийм бас шүү. Тэгэхээр John Singleton уран бүтээлч юм бас кинонуудыг үзээрэй гэж зөвлөж хэлмээр. Айгу залуудаа өнгөрсөн биш. Тийм 51 нас гэдэг чинь шүү дээ. Уран бүтээлчүүний хувьд бол найруулагчны хувьд шүү дээ. Жинхэнэ хэл тийм. Ёстой баг эхэлдэг дээ. Худалчуунд эхэлдэг нас шүү дээ. Тэгэхэд бол 24 наснда эхэлсэн байсан. Тэгээд харамсалтай зүрхний шигдээсээр бол нас урсан. Тэгээд айгу залуудаа явчлаа. Бас айгу том гарч боллоо. Бидний салбарт хайртай салбарын хувьд бол. За тэгээд цаашаага хөгжилтэй мэдээгээр үргэлжлэе. Bad Boys 3-ын зураг авалт дууссан байна. Тэгээд зураг ширсэн байсан. Тэрэн дээр хасч хөөх юм Мартин Лаурес ч одоо ямар амар хөгшрөө гэдэг. Яасан ч амар таргалсан. Бравер царайгаараа мангар таргалсан. Тэгээд гац инээдтэй тийм. Би хаана уулан гайгүй. Тэгээд тэр нүүр нь одоо бүр нэг шаар хөөлцсөн юм шиг. Тийм билээ. Тэгээд 20 оны 1 сарын 17-нд гарах юм байна. 1 сард гарна гэдэг бол сонирхолтой билээ шүү дээ. Тэгээд жүжигчдийн бүрэлдэхүүнд бол за мэддэг хүмүүс хэмээл Vanessa Hudgens байгаа маань DJ юу хийж DJ Khaled байгаа. За тэгээд Paolo Nunez гэж бас л гоё л хүүхэн байна да. За тэгээд Guyana улсын гаралтай Jacob Scipio гэж жүжигч юм байгаа юм байна. За ингээ ерөнхийдөө нэх олонний мэддэг жүжигчд бол байхгүй байна. За энэ Paolo Nunez гэж хүүхэн бол үнэхээр амар царайлаг хүүхэн байна. Тийм байна. Тэгтээ 41-тэй юм байна. 41-тэй гэхэд бол одоо 22 3-тай л юм шиг хэлж байна. За тэгээ Bad Boys for Life гэдэг байгаа шүү дээ. Тийм. 1 сард гарна. Чи Bad Boys тэр төртэй. Хөөргөж гоё л кино шүү дээ. Амар гоё entertaining тийм. Тэгтээ үзээгүй хэдэн жил болчихсон бэ. Харин тэгээс удчихжээ. Тэгтээ гоё тий. Тийм гоё. Ер нь бол Michael Bay-ийн бас сайн кинонууд нэг шүү дээ. Яг ялангуяа нэг нь бол Bad Boys. Хоёр жоохон дарга. Гэтэ гайгүй. Фан хөөрх шүү дээ. Гоё фан тий. Тэр нөгөө нэг Martin Lawrence-ийн дүрийн хүүг нь биш охиных нь нөгөө нэг boyfriend нэ date хийх гэж. Тэгсэн чинь нөгөө мангар өндөр гар байдаг. Тэр хэсийг амар инээдтэй тий. Тэр хэсийг амар. За тэгээд энэ хоёр найруулагч нь одоо яа. Bilal Fallah тэгээд Adil El Arbi гэж Бэлэг гаралтай. За яг Бэлэг хоёр уран бүтээлч. Нэг нь 30 настай, нэг нь 33 настай. Багаараа л ажилт юм байна л да. Ийм хоёр уран бүтээлч болол яаж байгаа юм байна. За өмнө нь энэ Black гэдэг Бэлэг одоо гэмт хэрэгтэй кино хийжсэн байна. Бас Snowfall гэдэг энэ цуврал дээр ажилласан. Энэ Snowfall дээр John Singleton ажилласан баг шүү. Тийм ээ.
Джон Синглтны одоо хийсэн цуврал дээр ажиллаж исэн хоёр бас ажиллаж байгаа шууд ингээ холбогдчихлаа шүү дээ. Айгүй өвдөх. За ийм болол мэдээл байгаа юм байна. Тэгээд удахгүй бодвол одоо удахгүй ч юм уу. Хизээ нэг тийзер мисэр гаргах хэрэгтэй тийм юм уу? Тэгээд тэр хүнд энэ хөөрхөө явчих уу? Тэ? Bad Boys. Бас мэд ч тий. Дэвис мэд ч юм бас гоё. За тэгээ Fast and the Furious гиснээс Fast and the Furious 9 дээр John Cena бичлэг нэр. Орч ирсэн. Тэгээ хамгийн гол нь тэрийг зарлсан бичлэгийг нь үзээрэй гэж бид нэр зөвлөмөр байна. Vin Diesel-ийн Instagram дээр thank you Pablo гэдэг юутай description-тэй бичлэг. Айгу weird. Нэг сайн. Юуны тухай яриад байгаа. Яа. Кино үзчихэж ойлгох гэж байгаа юм болоо. Мэдээгүй. Like what? Амар сонир бичлээ. За ямар ч тэр бичлээс ойлгосон юм нь бол Джон Сина орж иж байгаа юм байна. Тийм. Ямар ч байсан. Джон Сина тийм нэг хөөрхөн жижигхэн дүрлээ байх л үү дээ. Жижигхэн дүр хам болоо том дүр хам болоо. Мэдээгүй. Эсрэг дүр мөр биш бах те. Эсрэг мэдээгүй. За Bumblebee дээр бол хөөрхөн биш. Тийм Bumblebee дээр айгүй хөөрхөн биш. Гэтэ нэг тийм эсрэг бол бас биш. Тийм нэг тийм. Тэр сүүл нөгөө нэг ингээд нөгөө салют хийдэг. Ёсолдог амар хөөрхөн. Тэр ёстой бүр инээд ирсэн. Нэг хөөрхөн байсан. Тэр бол гоё дүр байсан. За тэгээд энэ Fast and Furious инээтрийг л холбогдоод яваад байгаа юм. За Fast and Furious-ыг бас 7-ог найруулсан те. F Gary Gray биш 8-ыг найруулсан шүү дээ. F Gary Gray одоо Straight Outta Company найруулсан те. F Gary Gray бас гоё сонирхолтой мэдээлэл. Юу гэхээр Saints Row гэх тоглоом байдаг, видео тоглоом байдаг. Тэрийг ерөнхийдөө кино болгох тал дээр ярилцж байгаа юм байна. За тэгээд Saints Row бол 13 сая хувилбар тоглоом зарж ирсэн. Бүх цагийн хамгийн одоо олон хувь зарсан тоглоом франчайзууд энийг гэж тооцогдсон юм байна. Бас сонирхолтой. Би энэ 3-ыг тоглож ирсэн. Амар рандом. Тэг ер нь 3 айгу алдартай юмсан. Тийм үү те? Баха. За би нэг сайн мэдгүй. Тэг ер нь айгу алдартай тоглоомчтой. Би болохоор тэрийг нь сайн мэдгүй зүгээр яаж байгаа ч хүлээдэ харчаад 3-ыг тоглохгүй юу. Тэгээд тэгсэн чинь айгу гоё байсан. Айгу гоё тоглоомч. Гэтэ ганц юм надад зүгээр яг амар юуны GTA-ийн би копи шиг санагдчихсан байхгүй. Тэгэл англи өнгөрч. Тэгээд тэгсэн чинь дараа нь анзаарсан чи айгуу тийм алдартай тоглоом. Тэгээд дөрүүд нь нэг тийм аим паналтай дөрүүд өгдөг лөө. Харин надад амар тийм хэтрүүлэн мэдрэлтэй аим хэтрүүлэгтэй. Тийм. Би бас сайн санахгүй л байна л та. Би бас нэг хамаатан момдныхон компьютертэй л зүгээр хальт тоглож исэн баг. Ямарс нэг хальт тоглож исэн санаад байгаа. За ямар ч байсан тэгээд F Gary Gray man бол найруулахаар болж байгаа юм байна. Тэгээд кино зохиолыг юу юм биш үү? Greg Russo хийхээр болж байгаа юм байна. Mortal Kombat-ийн reboot-ыг гээл яриалээсэн нөхөр. Тэгээд Mortal Kombat reboot ч тоглосон баг. Men in Black International-ийг яасан юм шүү дээ. Юу одоо юу? F Gary Gray юу? Тийм биш үү? Тийм билүү? Fuck тийм биш. Тийм биш. Шал тэрийг харагдчихлаа шүү дээ трейлер. Шинэ трейлерын талаар нэр яриаг юм шүү дээ. Сэсүүлдэх шин трейлер үү? Тийм. Подкастаар орлоо юм тий? Тий орлоо. Тэгвэл энийг дараа нэрчил. Ой, тэгвэл энийг яг дараа нэрчил. Шал тэнэг дэр үлээ шүү. Мэдгүй надалаа. За ямар ч юм мэдээлэл байгаа юм. За тэгвэл шууд дараа нэрчээ. Men in Black-ийн шинэ трейлер гарсан байсан. Тэгээд за чамд ямар санагдсан? Надад болохоор зүгээр хөөрхөн фан л харагддаг шүү дээ. Чамд оо? Тий. Тэгээ Chris Hemsworth, Tessa Thompson хөргөл харагдаад байна. Надад болохоор энэ хоёр угаасаа л айгүй гоё. Тий. Хоёр жүжигч шүү дээ. Chemistry нь гоё шүү дээ. Ragnarok гэл. Гэхдээ надад энэ трейлер үнэхээр таалагдав. Надад амар шит санагдсан. Гэтэ зүгээр бажет өндөртэй аргуу кино байдаг шүү дээ. Яг тийм санагдсан. Надад бүр нэг тийм амар шит санагдсан бүр. Ямар ч гэсэн Tessa Thompson багада Men in Black-ийг мэдсэн тэгэл хайгаал яваадсэн юм шиг байна. Тэгэл хайж болвол тэгэл бүр зөрсөр байгаа л ээж болж байгаа юм шүү те. Тэгэд энэ яг гоо каст бол үнэхээр гоё. Гоё. Тийм тэгтээ. Битгүй надад яг би яг найж байгаа бол каст байгаа даахгүй. Энэ хоёр угаасаа амар энержетик, хоорондоо харизматай, инээдтэй тий. Тим хоёр гоё жүжигчин болохоор үнэхээр найжлаа л. Тэгээ дээрэс нь Men in Black тийм нэг аргуу франчайз биш шүү дээ. Тэгсэн мөртөө шүү дээ. Гэхдээ тэгсэн мөртөө чанарыг нь бодох юм бол ганц сайн кинотой. Нэг нь. Тийм нэг нь. Хоёр нь амар муу,
3 байсан. Ер нь бол мó. Тэр хэцүү шүү дээ. Ер нь нилээ хэцүү шүү дээ 3 бол. Тэр яг нэг 2-оос арай гайгахгүй. Тэ. Тэгээд тэгсэн мөртлөө амар бодгод амар fun franchise байгаа гэдэг ганцхан сайн кинотой ч гэсэн. Тэгэхээр энэ дээр бол яг найдлага бол байна. Энэ трейлер надад бол итгэл төрүүлээгүй. Тэгээд ямар ч зүйл муу болсон ч гэсэн энэ хоёр бол гоё явах уу. Тэг ядаж энэ хоёр фан байв тий. Ядаж энэ. Тэгээ нэг жижигхэн дүрний ямар ч гэж шүү дээ. Тийм шин яг энэ нэг шин одоо чухал дүрл юм да тий. Тэрийг нь одоо хин дөө оруулж байгаа. Kumail Nanjiani юм шүү дээ. Kumail Nanjiani юм жижигхэн боо. Nice. Тэгвэл болж штэ. Nice. Тэгээд Rebecca Ferguson орж ирж байгаа юм байна. Бас нэг Ellen. Nice. Тэгээд Liam Neeson. За тэгээд Emma Thompson бол угаасаа 3 дээр байсан. За ийм юу болол касттай орж байгаа. Кастын хувьд бол янз юм. Тийм гоё. Тэгтэл энэ төрөл таалагдахгүй байна да. За. Нэг иймэрхүү. Kumail Nanjiani гоё штэ. Тий. Татанаа авчихсан. За нэг ийм трейлер байсан. Тэгээд мэдээлэл дээр оруулж MIB трейлер гэж. За манайд бас Men in Black-т хэр дуртай вэ? Сэтгэлээ бас хуваалцаарай. Ер нь нэг бол нэг л фан дөө тий. Гоё штэ. За фан талаас бол гуруулал фан л да. 3 гэхдээ 2 ч нэг тийм киноны хувьд мөч гэсэн амар фан байд юм а. 3 надад ерөөсөө нэг тийм фан байгаагүй. Josh Brolin болон тийм юм биш үү? Гэтэ амар драма нэг момент дээр санаж байна аав насурдаг. Юу л юм. Яа нөгөө time travel хийдэг штэ. Тэр аавынхаа нас урж байгааг хардаг штэ. Тэр бүр god damn тэр үед би үзчих баг хөөлгөж ирсэн. Амар хүн sequence тэр бол би тэрийгээ санаж. Тэгэд би тэр гол эсрэг дүрнүүд чинь нэг ардгар ам амтай нэг тэр амар манай баянаг найзтай амар. Тэр үед энэ яг баянаа биш төгтлээ инээж ирсэн нэг амар сайн санд. За дараагийн мэдээлэл яг би бүр зорж байгаа оруулчлаа жижигхэн хөөрхөн мэдээлэл те. Sing Street гэдэг John Carney найруулагчийн хийсэн бичиж найруулсан 16 онд гарсан Ирланд кино байдаг. Тэгээд миний бүр хамгийн бүх цагийн хамгийн хайртай кинод нэг. За жагсаал магсаалтыг бол мэдгүй юм. Гэхдээ ямар ч үсэн Sing Street бол орж ирэхээр миний бүр үнэхээр хайртай кинод нэг. Тэгээд за би зүгээр нэмж деталь өгөөд яг зүгээр 10 жилийн хэдэн нөхдүүд хамтлаг байгуулад манай гол дөрөв нөхөр нэг охиныг найргаж байгаа. Ерөөсөө нэг тиймэрхүү. Гэхдээ Америкуудын хийсэн те нэг тийм жанрын кинод байдаг шүү дээ. Тэрнээс шал уур амьсгал мэдрэмж тэгээд хөгжмийнх нь мэдрэмж тэгээд тийм киноных нь зураг авалтууд дөрүүд нь тэгээд фан диалогууд нь үнэхээр гоё. Тэгээд яг хүмүүст ойрхон гэх юм бол John Carney найруулагч өмнө нь Begin Again киног найруулж исэн. Тэгээд Begin Again болохоор нөгөө нэг хин Keira Knightley тоглосон нөгөө нэг Maroon 5-ын нөхөрч юм лээ. Адам Levine. Тэгээ тэрний нэг амар алдтай дуу гэдэг чинь хүмүүс амар дуртай. Тэр киног нэрэлж ирсэн. Ер нь болол. Тэгээд энэ кино за миний бол хамгийн дуртай кино дээ. Тэгээд дээрэс нь энэ киног юу яаж байгаа юм байна? Broadway-ийн New York Theater Workshop гэдэг баг бүрэлдэхүүн тайзны мюзикл жүжиг болгож байгаа юм байна. Тэгэхээр энэ бол амар гоё санагдаж байна. Яг надад бол бодоход энэ яг тайзны мюзикл жүжиг байхад бүр яг төгс таарсан зохиол санагдаад байгаа байхгүй дүүрмөрөд юмнууд нь юу л явдал нь амар хөөрхөн. Тэгэхээр одоо даанчууд үзэж чадахгүй л хата боломж нь байдаг бол юм үзэх юмсан. Тэгээ энэ slash film дээр хүртэл энэ артиклыг нийтлэг эхлүүлэхдээ тэгсэн юм шүү дээ. Энэ decade-ийн одоо энэ сүүлийн 10 жилийн хамгийн тутам үнэлэгдсэн киноны нэг байж магадгүй гэж бичсэн. Энэ бол би бас санал нэгдэж байна. Үнэхээр хөөргөн гэнэ нэр үзээрэй би бүр боцчихаа. Гэхдээ би бүр ингээ боцчихаа амар хайр хүрчлээ бүр. Яа одоо би үзэгчтэй гоё санал болгоё. Миний нэг юу байдаг вэ? Feel Good Trilogy гэдэг байхгүй миний хувьд. Тэгээ тэр нь болохоор ийм 3 кино байдаг. Sing Street 16 онд гарсан. Нөгөөх нь 16 онд гарсан Captain Fantastic. Манай Viggo Mortensen тогсон тий. Тэгээ нөгөөх нь 15 онд гарсан манай Taika Waititi-гийн The Hunt for the Wilder People гэдэг кино. Энэ гурыг би амар гоё миний fun trilogy. Нэг тийм юу гэдэг нэг үзүр болох юм бол энэ гурыг үзээрэй гэж санал болгоно. За дараагийн бэлдсэн мэдээлэл нь Тарантинотой холбоотой нэг ганц 2 мэдээлэл байна. Сонирхолтой мэдээлэл. Ер нь айгу гоё мэдээлэлтэй. Сонирхолтой гэдэг бол бас одоо юу гэдэг сөргөө сонсогдоод байна. Бүр нэлээд сонирхолтой мэдээлэл. За юу гэхээр
бас бараг хүн болгоны хамгийн хайртай кинонуудын нэг шүү дээ. Django Unchained бол 2 цаг 45 минут үргэлжилдэг. Бидний мэдих Django бол за мань хүн тэгсэн чинь нэлээд завгүй байгаа юм байна. Одоо Once Upon a Time in Hollywood киноны post production бол яг одоогийн байдлаар хийгдэж байгаа. Тэрнээс гадна мань хүн Django Unchained киноны director's cut дээр ажиллаж байгаа юм байна. Өстой гоё мэдээ шүү. Өстой гоё мэдээ шүү. За тэгээд director's cut нь бол мань хүний өгсөн ярилцлагаар бол яг одоогийн байдлаар 3 цаг 15 минутаас 3 цаг 20 минутын орчим болох юм байна гэж ярьсан. Яа, Django гоё те. Django-гийн бүтэн хэвлээ 20 бүтгэж бараг 30 минут нэг 30 минут тийм ер нь бол 30. Яа, өстой гоё юм дээ те. Энэ одоо ажиллаж байгаа ч дараа жил мэллээс л яахлах тий. Мэдгүй одоо. Тэгээд бас юун дээр ярьж лээсэн юм байна л да. Kill Bill-ийн бас өөр extended version хийн гэж бас нэлээд яригдчихсэн л гэж байна. Ямар ч юм миний мэдхээр director's cut хүн хийж байгаагүй санагдаж байна. Тийм баха. Тэр Death Proof move гэдэг нэг сонин experimental юм дээр л хийсэн баг. Хэрвээ хийдсэн бол тэгээс яг үндсэн нөгөө том кино дээр бол бүгдэрэн дээр миний мэдэр тэр өөр тийм өөр хувилбар байдаг бол би санахгүй харин. Тэгэхээр ялангуяа Django дээр амар гоё байна ёо. Nice. Тэгээд 3 цаг 20 минут орчим болох нь байна. Тэгээд манайс нь тэгэл татаж л үүдэж шүү дээ. Тэгээд одоо тэгээд сайхан татаж л үүдэж шүү дээ. Тэгээд Blu-ray энэ боломж нэгдэг бол худалдаж авсан тэгэл тий. Сайхан татаал үүдсэн дээ. За тэгээ манай сонсогчдоос өмнө нь яг бид нар асууж лээсэн л да. Гэхдээ өмнө нь тэгж лист хийж байгаагүй бол хамгийн дуртай Тарантино кинонуудаа лист хийгээрэй. Тэглээ валцараа бас өмнө яг асуужсэн болохоор яг шинэ юм бол биш. За тэрнээс гадна энэ Тарантиночд яасан ч амар завгүй байгаа. Тарантиногийн хамтарч ажиллаж байгаа Fred Raskin гэдэг эвлүүлэгчийн хоёр юу яаж байгаа юм бэ? Hateful Eight киног 50 минутын 4 хэсэг болгоод хуваацсан юм байна нөхдүүд. Тэгээд Netflix дээр мини series болгож оруулж байгаа юм байна. Зурвал бол 4 ангитай гэсэн. Тийм 4 ангитай зурвал болгож оруулж байгаа. Ямар айгуу сонирхолтой шийдвэр тий. Харин тийс. Тэгээд сандч бас ингэсэн юм байна штэ. Сая Netflix дээр Hateful Eight-ийг 2 эпизод болгоо оруулсан байсан юм байна. Эхлээд тийм үү. Тэгсэн чинь бөө юм басан гинэ хүмүүс. Netflix дээр нөгөө киногийн Netflix дугаараараа 2 хуваагаа ажиллаа гэдэг. Тэгсэн чинь сандч биш хин хуваасан байсан юм байна л да. Тэр өөрөө хуваасан юм. Тэгээд одоо бол яг 4 эпизодтой биш 3 юм уу 4 юм биш үү? 3 эсвэл 4 эпизодтой цуврал болгож оруулах юм байна. Дээрээс нь гэхдээ нэмэлт футаж орно гинэ. Тийм extended юу гэсэн шүү дээ. Тийм нэлээд extended бол байх юм байна. Тэгэхээр бас л сонирхолтой болох нь нанаа стикинцтэй амар завгүй юм тий. Тарантино ч юм шүү. Гэхдээ ингээд өгч юм шүү. Манай чинь 10 кино игээд зодог тайлна гэдэг байгаа шүү дээ. Тэгэд одоо Once Upon a Time in Hollywood стик кино. Тэгэд 10 хийчээд манай хоёрсоо яг бүр ингээд шинэ киноноос л зодог тайлжуул яв. Өмнөх кинонууд надаа ингээд deleted version биш одоо юу гэдэг director's cut гаргаал нэг бол цуврал болгоод тий. Mini series. Тий, mini series болгоод тэгээд ялчтэй юм шүү. Угс extended юу бол байж л байгаа шүү дээ. Байж л байгаа. Footage бол их дээр нь байж л. Тэгэхээр сонирхолтой. Тийм. Тарантино бол юм штэ юм бол тий. Тэгэд кинонуудыг нь яач ингээд нөө за одоо зарим нэг кино бол director's cut ч юм уу extended гэхээр зарим нэг нь за амар гоё байж болно. Зарим нэг нь шаардлага байгаа мүү гэмээр юм байдэн штэ. Тарантиногийн альч кино байсан хамаалах. Давай тий. Аваад тэр. Үдчихэж болно. Заавал үзнэ. Тарантино бол өстой мастер л да альч одоо юм. За Тарантинотой холбоотой нэг тийм мэдээлэл байна. За дараа нь болохоор Spider-Man Homecoming нэ Far From Home-ийн нэг зураг шеэрлэгдсэн. Тэр талаар нэг товчхон ярилцъя гэж бодож байна. Хин Parker-ийн American Ass тэгээд Brooklyn Ass тий. Биш Queens шүү дээ. Тийм Queens Ass. Тэгээ энэ дэхтэй бас campus тутахгүй байсан тий. Тий. Бас л гоё шийдсэн тий. Тэгээ манд хүн тэгээд энэ чинь Mysterio-тай гар орж байгаа. Хоёулаа сүт өмс. Хоёулаа баггүй хамгийн. Тэгээ хоёулаа баггүй. Энэ айгуу сонин тий. Parker чинь уул нь хин гэдгийг ерөөсөө мэддэг. Одоо MCU-д Secret Identity гэж бараг байхгүй шүү дээ. Ихэнх нь ерөнхийдөө дүрээ өөрсдөө шүү дээ. Ганц Secret Identity-ийн бүр хамаг чухал байгаа хүн чинь Spidey шүү дээ.
ээж их чинь мэдж байгаа Spider-Man гэдэг. Тэгээд Tony мэднэ. За яг хуу Avengers хэд мэдэж болох юм. Тийм. Окей. Мэдж байгаа шүү дээ. Угаасаа Endgame дээр 6 гардаг үстэй. Тийм шүү дээ. Сая 6 гарч. Тэ окей мэдж байгаа юм. Гэтэ ер нь бол хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ яаж ч цаана нэг харвас Орс таг номер 25. Касн дээр тийм биз дээ. Орс таг номер 23 тий нэр байхгүй номертэй дүр. Тийм дүр бол цаана зогсож байгаа. Тэгээд энэ л аим сонирхолтой тий. Тийм сонио. Яагаад нэрээ одоо өөрийгөө мэдүүлчих юм. Тэгээд яг энэс бас нэг өөр зураг гэсэн. Гэтэ яг адилхан хоёулаа ингээ баггүй зогсцсон. Нэг тийм лаборатори юм уу нэг тийм сонин газар байсан. Тийм бас гайхаад байна л та тий. Яагаад юу яаж байгаа юм бол ямар шин. Тэгээд ер нь яг кинон дотор бид нар бол вилэн гэдэг нь мэдээд байгаа шүү дээ. Дүрүүдийн. Гэтэ кинон дотроо бол ихэндээ ямар ч байсан ихэндээ манай тал юм шиг байгаа. Тэгээ одоо тэр нөгөө нэг баахан элементалууд дайрал та хотууд руу тэгэл тэрийг манай он гарч иж авраа. Тэр нь яг боддоор яг дайсан ч юм уу ч юм уу illusion маягийн тэ хиймлэр нэг тийм ойлголт бол байгаад байгаа. Яг одоо хэр баталгаатай байх нь уу. Ер нь Far From Home Endgame-ийн дараа бүр амар сонирхолтой болчихлоо тэ. Хизээ одоо цаг хугацаанд хизээ явах уу гэдэг. Тийм ер нь нөгөө нэг Infinity War-ын яг өмнөх үйл явдал байж магадгүй гэсэн нэг тийм яриа бол гарсан байлаа шүү дээ. Угаас нэг Infinity War дээр автобустай явж идэв шүү дээ сургуулийнхантайгаа. Тэр нь болохоор яг нэг Европ руу аялаад тэгээд буцаад ирж байгаа тийм юу гэсэн таамаг л яваад лээ. Тийм бол байж болох юм тийм. 5 жилийн дараа одоо чинь энд гэмчин сая ингээ 5 жилийн дараа болчихсон. 5 жилийн дараа ингээ байх боломжгүй байгаад байгаа байхгүй юу? Одоо хайшин сургуулийнх нь бүгд снапт болцсон. Яг бүгдээрээ тийм. Тэр рандом биш те. Тийм. Тэр нь сонир байгаа. Снаптлаагүй бол тэр чинь 5 жилийн дараа хөгшөрсөн. Коллежид орсон байгаа шүү дээ тийм. Коллежид орсныг бол депресд авчихсан. Тийм л байгаа шүү дээ. Тэгэхээр бас айгүй сонирхолтой. Infinity War-ын өмнө байж магадгүй гэсэн л хамгийн яг цаг хугацааны хувьд бол боломжтой сонсогч. Тэгээ нэг бол яг зүгээр гяндагаал эднэр гүрээгээл ихэнх снапт болсон байсан л гэж байна. Тэгэхээр айгүй сонирн байгаа байхгүй юу? Харин тийм. Эсвэл бол Homecoming шиг бүр цаг хугацаагаа бүр баллаач байгаа. Нэг хүмүүс дахиад тавьж яа тэгээ бүр ямраагаа after the snap энэ гэх 5 жилийн дараа энэ. Юу ч болоогүй юм шиг Европ руу аялж мөн. Тэгээ Fury мөрөө юу ч дурдахгүй тэгээ Tony Money өгснгийг дурдахгүй тэгээ ерөөсөө. Тэгэхээр хэрвээ энэ дараа нь байх юм бол ямар нэг байдлаар дараа нь байх юм бол хиний story дээр Tony-гийн хөл нэлээд нөлөөлнө тийм. Хэрвээ өмнө нь бол тэгэхээр шууд basically зүгээр Homecoming-ийн sequel болж байна гэсэн үг шүү. Харин тий яг нь ер нь таймлайны хувьд тэртээ тэргүй sequel гэхдээ таймлайны хувьд шууд sequel. Тэгээ нөгөө нэг трейлер дээр нөгөө нэг Pepper Potts нөгөө нэг юу барьсан байдаг шүү дээ. Нэг юм том хэдэн доллар ч үлээ. Тийм син гардаг шүү дээ. Тийм. Би Pepper гарсан юм уу трейлер дээр? Гардаг шүү дээ. Far From Home дээр үү? Тийм, трейлер дээр гардаг шүү дээ. Тийм. Happy дээр хоёр вообще нөгөө нэг юу лээ би андуурчсан уу? Pepper гард юм уу? Happy гардаг юм санаж. Юу тэр нөгөө нэг барьсан юм дээр нь Pepper Potts-ын гар үсэг байдаг байхгүй юу? Тийм. Happy юу гард юм энэ дээр? Гардаг шүү дээ. Happy Aunt May-тэй. Тийм. Юу болох гэдэг шүү дээ. Тий. Нэрээ тийш. Тийм. Тэгвэл энэ ястаа сонирхолтой болчихлоо да. Айгу нэг тийм айгу сонио манус нөө юу ятсан тий. Endgame гээд яалтчгүй Endgame гээд юу одоо Far From Home-ийн хүлээлтчих юм уу хайп бол бүрээс 0 ус тий. Нэг бодож байгаа юм байхгүй яг трейлерын дайжгүй тэгэл. Тэгээ одоо яг Endgame-ийг жоохон шингээгээд жоохон бодоо жоохон тайвшруулж ирэх гарч ирлээ шүү дээ. Яг энэ дээр суурилсан л да маркетинг зарагтэн тий. 7 сарын 20-нд гэдэг чи одоо юу явах тий. Одоо 2 3 сарын 2 сарын дараа. Дэм 2 сарын дараа. Энэ 3 сарын дотор 4 сарын дотор 3 кино гарч байгаа юм аа. Тийм биш үү? Captain Marvel 3 сарын 8-нд. Тэгээд 4 сарын 26-нд 7 сар. Бүр техникли 3 сар одоо хүрхгүй юм шүү. 4 сар хүрхгүй шүү. Тийм. 3 сар гарна те. 3 сар 20 хоног. Тийм. Дээ 3 сар 20 хоногт 3 кино гарч байгаа шүү те. Тэгээ 3 л бараг тэр юм даа. Тийм шүү. Spidey бол одоо бараг давах уу? Одоо бол давах байх те. Яа. Давдгүй маа гэхэд бол тэр бөмбөл бол төхөн. Тийм 7800 дээр ер нь бол хангалттай явах.
Өмнөх нь 7800 байдаг санагдаж байна. Яа, жаргаж байгаа мэн дөө. Тэг дундаа одоо бас зайтай санагдаад байна шүү дээ. Давраад. Тэ давраад бол зайтай санагдаад шүү дээ. Бараг яг хуучин цагаар бол Far From Home-ыг гарч байхад Captain Marvel энэ геймээр хойлоо театрт байхаар шүү дээ. Яг хуучин цагаар л да. Яг Captain Marvel одоо бол буух болох одоо үед кино болон болсон. Гэтэ хуучин цагаар бол 3-4 сар тэл гяндашдаг гэсэн. Юу ч бүр утгагүй явж шээ аватар ч. Тэгэхээр энэ дээр бол арай л үгүй л хэл та. За сая одоо нөгөө нэг бас маркетинг гэснээс маркетингийн идэвхтэй юу яатсан? Итгэвчиж эхэлсэн. Бүр маш идэвхтэйгээр итгэвчиж эхэлж байгаа кинонуудын нэг юу? Pokemon Detective Pikachu киноны шинэ постэр цацгдсан юм байна. За тэгээ шинэ постероос гадна бол шинэ за тиймээ үндсэн постэр шинээр цацгдсан. Тэрнээс гадна хятад шинэ постэр. Тийм би ер нь амар ядарсан ойр мөг байгаа шүү. Да өмнө нь аль дугаар дээр нэг тэглээ. Тэр шиг жоохон далилж магадгүй шүү. Тэгтээ гайг баха. Тэгээ энэ шинэ хятад амар хөөрхөн постэр. Бүр нэг юм малгайг нь авч байгаа толгойг нь авчаад ингээд илчмээр тэрж аваад бүр нэг гэд бацчмаар. Ядчих тэгтээ тэгэнгүүт урдаас Ryan Reynolds хоолоо гэж бодсон. Happy Solo League. Тэгтээ энэ постэр нэр арай дэндүү хөөрхөн юм аа. Нэг тэр гар мар нь яаж байгаа юм бэ те. Бүгдөө нүүд мөтер хамар мамар хацар мацтай бас ийж. Тэр зүгээр энэ постэр л өөргөө амар биелүүлж байгаа байхгүй тийм энэ постэр бол өөргөө үнэхээр төгсүүлж байна. За тэгээ 5 сарын 10-нд бол нээлттэй. Тэгээ ганц сонирхолтой нь юу яаж байгаа юм штэ. Японд 17 нэг өмнө хийж байгаа юм штэ. Яг мэдээж Японы л юу та. Гэхдээ тэгтээ нэг ийм том студийн том кино ч ерөөсөө Японд дандаа айгу уддаг штэ. Энэ бол яг эсэргээр. Тэгээ айгу сонирхолтой юмнууд нэг юу вэ? Screen Junkies-ийн Hal Rudnick Японд явж байгаа юм байлээ. Яг энэ юуны одоо энэ 5 сар гарч ерөөсөө энэ тавтад нээж байгаа хийж байгаа юм шүү дээ Японд. Тэгсэн чинь энэний press screening дээр очиж үзэж байгаа юм байлээ. Тэр review энэ төр хийж магадгүй юм шиг. Тэгэхээр review ч юм уу эсвэл интервью энэ төр гарч магадгүй юм шиг байлаа шүү. Тэр бас амар. Тэр нь юу вэ? Honest trailer гарсан мэт нөө Pikachu-гийн нэг кино анимашн кино аниме кино гэх юм. Тэр гарсан байл. Би тэрийг нарийн үзэн гэж бодож үзээгүй л байгаа. Би honest нэг Pikachu уус нэг амар удаж байгааг болохоор би Pikachu гэдэг дүрийг мэднэ. Тэгээ зарим нэг амьдтыг нь харах юм бол Pikachu-гоос Ash-ийг мэднэ. Тэгээ Ash тэр малгайтай авцсан тий. Тэрийг мэдж байгаа. Тэгээ тэр амьдтыг нь яг нэг зарим нэг амьдтыг нь яг Pikachu дээр гардаг гэдэг юм байдаг. Commander гардаг. Тэгэл байхгүй. Уус мэддэг. Гэтэ юу болол трейлер бол амар гоё харагдаж байгаа. Постерууд гоё байгаа. Хүлээлт бол аимшигтэй өндөр байгаа. За тэгээд хоёр трейлер яриад ерөнхийдөө подкаст маань ерөнхийдөө өндөрлөх нь байна. Бас богинохон дугаар болох нь. Гэтэ бас үнэхээр яалтчгүй л богинохон дугаар болохоос аргагүй л нэг амар ядарсан даа биш. Ягаад тэгэхээр үнэхээр энэ 7 хоногийн pop culture entertainment кино урлагийн салбарын бүх хамаг том мэдээлэл хоёрхан л юм байна. Ерөөсөө л Endgame-ийн амжилт, Endgame-ийн review, Endgame-ийн сэтгэгдэл тэгээд Battle of Winterfell. Тэгээ Night King Arya янз бүр болсон юу болсон яасан. Ерөөсөө л тэр чинь үнэхээр яалтчгүй тийм байлаа. Тэгээд тэд нар бид нар ч гэсэн мэдээж юмнуудаа хийсэн, review оруулсан байгаа. Бас одоо юу гэдэг одохгүй preview оруулна, Game of Thrones-ын дараагийн талаар таамагаа оруулна. Spoiler cast бас хийн гэж найдаж байгаа. Avengers Endgame-ийн spoiler cast бол орсон. Game of Thrones-ийн spoiler cast хийн гэж найдаж байна. Avengers Endgame-ийн энгийн review маань орсон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол адилхан. Тэднээр л дүүрэн амьсгалж байна да. Яг одоогийн байл үнэхээр өөр аргаалаа. За тэрнээс гадна шинэ хоёр гоё трейлерын талаар ерөнхийдөө ярилцаад бас та хэдийг гоё. За нэг нь гоё тий, нэг нь бол айгуу гоё харагдчихлаа. За нөгөөтг нь өөр асуудал тий. Яг гоё. За бас гоё тий. Тэгээд энэ оны 6 сарын 28-нд Америк кинотеатрт нээлттэй хийж байгаа. Анх одоо өнгөрсөн жилийн Sundance-аар нээлттэй анх бол хийж исэн Ophelia гэдэг нэртэй одоо драма кино гарч байгаа юм байна. Тэгээд трейлер нь гарсан байна. За энэ Ophelia киноны жүжигчдийн бүрэлдэхүүн бол үнэхээр гоё бүрэлдэхүүн байна. За манай нөгөө юуны Captain Fantastic-ийн том хүүгийнхэн дүр тоглодог George McKay. За тэгээд хинийгээр нь одоо хамгийн сайн мэдэх хүмүүсийн
Draco Malfoy тий. Тэр дүрээр нь хамгийн сайн мэддэг Tom Felton, за тэгээ Clive Owen, Naomi Watts, тэгээ манай Ray, манай Daisy Ridley гол дүртэн tagaсан ийм кино гарч байгаа байна. Тэгээ энэний сонирхолтой юм нь болохоор Шекспирийн алдартай одоо Hamlet гэх зохиол байдаг. Тэгээ би бол харамсалтай нь уншиж үзээгүй. Me too. Тэгээ уншиж юм уу одоо юу гэдэг жижиг юм. Тэгээ одоо зохиол юу ерөөсөө ойлголт бол юм хэрэг харамсалтай байхгүй. Гэхдээ Hamlet-ийн яг зохиолыг яг үндсэн Hamlet-ийн зохиолыг Ophelia буюу одоо энэ Daisy Ridley-ийн тоглож байгаа дүрийн өнцгөөс харуулсан кино байх юм байна. Тэгэхээр бас яг Shakespeare мэддэг, судалдаг, Hamlet-а мэддэг хүмүүст бол энэ бас сонирхолтой тийм. Тэгээ энэ кино гарахаас өмнө яг бүгд тэгж амар Shakespeare судлаад Hamlet судалж чадахгүй болоо да. Тэгээ хотлаа л гэж. Тэн дээр одоо хотлаа амлалтай. Тэгээ нөө мэддэг хүмүүс нь л амар сонирхолтой байлаа. Тийм мэддэг хүмүүстэй үнэхээр сонирхолтой өнцөг байх магадгүй. Тэрнээс гадна яг зүгээр дан трейлер одоо чинь мэдэхгүй шүү дээ. Hamlet тэгээ Ophelia-гийн зохиолыг бол мэдэхгүй. Гэхдээ хүн мэдэхгүй хүний хувьд трейлерыг харахад бол үнэхээр гоё харагдчихлаа. Үнэхээр гоё харагдчихлаа. Тэгээд хөгжим бас амар гоё. Тийм хөгжим бүр өстө тасраа. Тэгээд тэгсэн чинь хөгжмийг нь болохоор Gravity киногоор Оскар авсан киноны хөгжмийн зохиолч Steven Price гэж хүн хийж байгаа маань. Тэгэхээр хөгжим бол мэдгжээлээ. Тэгээд зураг авалт гайхамшигтай. Зураг авалт амар гоё харагдчихлаа. Тэгээд юу ч хамаа тэр санагдсан. Зураглал гоё байсан. Яг нэг тийм өнгөнүүд нэг тийм яг син болгоно нэг тийм амар өөр нэг тийм дэлбэрсэн гэж ярьдэн штэ англиар нэг тийм exploring өнгөтэй. Тийм нэг гоё амьлаг. Тэгээд нэг юу шиг нэг тийм ямар хэмтэй. Нүдэн нэг тийм амьтай. Тэгээд the favorite шиг нэг юм байсан та production design. Ямар гоё тэр син болгоны тэр production set-үүд ямар гоё юм бэ те. Тэгээ яаж манай Daisy Ridley яасан ч гоё харагдээ. Тэгээ Naomi Watts үнэхээр гоё харагдчихлаа. Тэгвэл харагдчихлаа. Манай Clive Owen жоохон харагдчихлаа. Тэгтээ гайгүй хоо. Тэгээд хин George McKay бас яг харах гоё байна. George McKay ч Cat of Fantastic дээр айгүй гоё дүрээд их бас гоё жүжигч юм. Тэгээд Ophelia гэдэг энэ киноны трейлерыг сонирхцоорой. Үнэхээр гоё харагдчихлаа шүү. За тэгээ өнөөдрийн сүүлчийнхаа мэдээлэлээр айгүй тийм цэнхэр мэдээлэлээр дуусгав. Айгүй тийм цэнхэр мэдээлэлээр дуусгаар бэлдсэн байна. За Sonic the Hedgehog. Истогой трейлер гэж. Жинхэнэ сог трейлер. Юу Ичнээс юу ч ойлгох хэвээр юм. Ямар ч зүгээр яг энэ Sonic-ын дүршгийн ийм CGI кино хийсэн бол баг хамаагүй дээр. Анимашн 3D анимашн юм уу Lion King шиг юм. Тийм юм хийчихвэл баг дээр байна. Энэ байгаа нь бол үнэхээр тэнэг харагдчихлаа зүгээр. Тэгэнгүүтээ дээрэс нь юу яаж байгаа. James Marsden хээ. Ойлтой кинонд тоглож чадахгүй байсан. Ганц зөөр гоё харагдаад байгаа юм бол Jim Carrey угаасаа яг юм хэтрүүлэгтэй галзуу дээрээ гоё штэ. Тэгэд яаж байгаа тийм галзуу Jim Carrey хараагүй яасан ч утсан. Тэгэхээр энэ бол үнэхээр гоё харагдаад байгаа маа. Одоо нэг наачин бүр YouTube дээр трендингээр нэгт явж штэ. Тийм билээ. Dislike-ээс их биш үү? 258 мянган дислайк 169 мянган лайктэй. Тэгээ 250 мянган 58 дислайк юм нэг нь би. За нэг юм Sonic the Hedgehog-ийн трейлер гарсан байна. Тэгээд ерөөсөө л нөгөө нэг юу шиг Spy Kids зэрэгэл. Тийм. Яг тэр шиг харагдаад байгаа байхгүй надад бүр. Тийм яг тэгж тайлбарлаад байгаа. Тийм бас яг яалтч тэгж харагдаад байгаа. Амар арга. Одоо жишээ нь зүгээр нэг тийм хоёрын хооронд кино мэн байдсан шүү дээ. Тийм биш бүр энэ болохоор бүр нэлээд арга. Хок харагдаад байгаа байхгүй яг үндэ хэлээ. Тийм. Тэгээд $90 бажеттай бүтээсэн юм байна. 8 сарын 11 сарын 8-нд гарах юм байна шүү. Одоо яг нэг таалагдсан л хэсэг байсан нь нөгөө Jim Carrey бүр сүүлд нөгөө доктор Robotnik яг тэрнтэй нөгөө нэг амар атлан болдог. Тэр хэсэг зүгээр айгу сонирхолтой харагдчихлаа. Гоё ч байх. Тэгээд Sonic миний хувьд одоо Sega-ны тоглоомоор дуусах өстой. Тэр нөгөө зоос цуглуулдаг. Тэгээд энэ ч бас тэр нөгөө зоос нь гараад л шүү дээ. Тэр нөгөө нэг Paramount нэгтэй зоос мос гараад л шүү дээ. Хөөхий James Marsden энэ хайрын сайхан жүжигч.
За иймэрхүү мэдээллүүд ерөнхийдөө бэлтлээ. Тэгээд саяны 7 хоног бол яалтч үнэхээр ямар ч өөр аргагүйгээр Game of Thrones болон Avengers-ээр бэлт амьсгаллаа. Тэгээс бас өнөөдөр хоёулаа сонирхолтой мэдээллүүд хуваалцаж ярилцсан гэж найдаж байна. Тэгээд бас зарим нэг 7 хоног бол яалтчгүй юу яадаг л да. Мэдээлэл баггүй байдаг. Тэрийг бол одоо яах ч арга байхгүй. Тэгээд сая хороонотыг харцдаг яарид. Яг энэ постн дээр олч. За тэгээ сая би пост оруулсан. Ерөнхийдөө асуултаа ярилцъя гэд. Тэгсэн чинь энэ чинь Hollywood Mongolia conference дээр юу яригдсан бэ гэж. Conference дээр юу яригдсан бэ? Ер нь тэгээ форумыг бол мэдхгүй. Битээр яг үнэ хэлэхэд бол нээлтийн үйл ажиллагаа үүсчээ шууд ажилтаа байсан учраас гараа явцсан. Нээлтийн үйл ажиллагаа үнэхээр гоё. Тэр бүжгийн дэглээ одоо дэглэм те бүжгийн хөгжим тэгээд тэр костюм дизайн тэр одоо тайзан тэр уран бүтээл төрж одоо бүжиглж байгаа бүжигчдийн хувцсны дизайн ямар гоё мундаг байваа те үнэхээр гоё байлаа тэгээд хөгжим гоё байлаа гэхдээ хүн амтлаг бол мэдээж байгаагүй тим ID амар их яригдадсан байхгүй байсан бол гоё байхгүй амар кул ахсан байхгүй гэтээ тэд нар ч яг аялан тоглолт хийжсэн болохоор угаасаа л худлаасан. Гэтээ би яагаад сонсчлоо би 2-3 тийм сюрприз юм сонсцсон байхгүй яг ингээд гэтээ яригдсан байж магадгүй зүгээр нөө тоглуулахын центр гэж хэлсэн юм би ямар ч сонсоох байхгүй хэрвээ тэгсэн бол ёо амар нэггүй тий. Гэтээ тэгсэн тэгээгүй үнэхээр гоё нээлттэй үйл ажиллагаа болсон. Тэгээд яг үүндээ тайд жонголгцтэй. Тэгээд гэрэлтүүлэг жонголгцсан юм уу? Тэг жоохон тийм хөгжмийн перформансууд нь үнэхээр гоё байсан. Тэгээд хувцс нь айгуу гоё, аян айгуу гоё. Тэгээд цаатлын видео нь айгуу гоё гарч ирсэн юм бас айгуу. Тэг амар гоё байсан шүү дээ. Тэгээд зүгээр нэг тийм гэрэлтүүлэг юм уу юун чи нэг тийм жоохон ингээд дутаад байгаа юм шиг санагдаж. Гэхдээ нээлтийн үйл ажиллагаанд үнэхээр гоё байсан. Бид нар бол цаашаага форум тэр workshop юмнууд нь бол оролцохгүй. Ерөөхдөө шаардлага бол байхгүй бах. Тэгээд нээлтийн үйл ажиллагааны хувьд бол ямар ч байсан гоё болсон. Тэгээд фестивалийн бас зохион байгуулж байгаа бас таньдаг хүмүүс зөндөө байна. Таньдаг нь хамааралгүйгээр энэ том фестивалыг зохион байгуулж байгаа, гүйцэтгэж байгаа хүмүүстээ бас амжилт хүсье. Бас нэлээд том Монголдоо л ихэд анхудаа бас энэ том юу хийж байгаа. Гэхдээ Холливуудыг Монголд авчих хайшаа юм. Гэхдээ энэ том хэмжээний бас үйл ажиллагаа хийж байгаа бол маш том амжилт. Ер нь л тэр Холливуудыг авчлаа гэдгийг бол надад жоохон кринжи санагдаад байгаа. Гэхдээ маш том амжилт энэ бол тэгээд бас тэр уран бүтээлч Бэла за тэгээд маань зохион байгуулалтын хамт олон ивент итгэж хүмүүс бүгдээр нь бас баяр хүргэе амжилт хүсье. Энэ бол бас чухал ивент гэж харж байгаа. За тэгээд юу яа да подкаст дуусгая да. Тийм ээ өнөөдрийн подкаст бол дуусгах сайн нэг асуулт байсан шүү дээ. Godzilla 2-ын runtime ямар санагдсан бэ гэсэн асуулт байсан. Бусд нь бол ерөнхийдөө сая Hollywood-ыг сая хойлоо яриад сая ярьчлаа. Би нойрмог байгаад байгаа. Sorry би бүр ялчуд толгоор гэдэг шуурчлаарай. Godzilla 2-ын runtime зарлагдсан юм байна. За тэр нь бол 2 цаг 15 минутын биш уучлаарай 2 цаг 12 минутын гэж зарлагдсан юм байна. Тэгэд бол яг л ideal тийм. Ер нь нэг иймэрхүү том хэмжээний кино бол одоо 2 цаг бол угаасаа баг стандарт болчиход байгаа шүү дээ. Тийм. Нэг тийм 2 цагаас 2 цаг 30 минутын кино авах бол нэг тийм сонирм биш болчихлоо шүү дээ. Тийм өмнө чинь бол 2 цаг гарангийн кино гэхээр пүү гэдэг байсан шүү дээ. Тийм шүү дээ. Бас л урттаа л ордог шүү дээ. Нилээн тийм эпик нилээн сүрхий кинонууд л 2 цаг гардаг. Одоо нэг тийм Tour найруулагчдын тийм Ridley Scott-ийн кинонууд ч юм тийм үү те. Тийм кинонууд 2 цаг гардаг. Одоо Тарантино мастер шүү дээ. Түүнээс ихэнх ерөнхийдөө ингийн мейнстрим том кинонууд бол тэгдэггүй байсан. Одоо бол тэгэхээс өөр аргагүй ч болчихлоо дөө. Одоо л ер нь ихэнх кино бол 2 цаг руу төгтөг болчиход шүү дээ. Яг нэг жижиг хөнгөн комединууд аимшиг кино, жижиг аимшиг кино комединууд л бүгд юм байна тий. За яста тэгээ 2 цаг 10 минуттай галзуурхандаа IMAX-тай. IMAX-аар үзнэ гэж зорж байгаа. Тэгээд IMAX-аар трейлер нас гоё л тий. Амар гоё. Йоо. Тэр сүүлд гарсан трейлер. Тэр нөгөө нэг гитараа төгөө хинтээ үздэг тий. Амар харагдчихлаа. Үнэхээр гоё харагдчихлаа. Тэгээд одоо ингээд Battle of Winterfell үзчихлээ 3 Game of Thrones яг үзлээ дээрээс нь End Game үзсэн. Ийм байхад бол одоо 5 сарын 31-ний Godzilla-г бол өстой тийсэн ядам хүлээж мэдээж.
Яг 31-нд яг гой тайвширсан байна. Тий, яг гой Game of Thrones дуусаа 10 онцсон, End Game гараад бас 2-7 онцсон. Тэгэнгүүт чи яг гой те. Яг төвлөрөөд. Яста гоолноо. Энэ үнэхээр гой харагдчихлээ. Үнэхээр сүртэй харагдчихлээ. За үлдсэн хүмүүс нь бол Sonic-ийн трейлерийн талаар ярьжээ гэсэн байсан бас тэгээд ярилцлаа. За тэгээд Rusty Talks podcast-ийн 47 дахь дугаар та бүхэндээ хүрлээ. UB Info дээр дараагийн юунуудаас удахгүй ордог болгож байгаа. Дээрээс нь ивентүүд дээр аль бисний гоё бэлгүүттэй болж байгаа шүү. Тэрэн дээр нэмэлт мэдээл яг альбом ёсоор яванда удахгүй аль болох удахгүйгээр та бүхэндээ хүргээд явна гэж бодож байна. За тэгээд Темка ярьж байгаа подкаст дарсан баярлалаа. За. Тэгээд Темкагийн Instagram дээр Темка DSNG гэдэг дагаарай. Тэгээд бас YouTube болон Facebook дээр Chaptel-ийн хуудсыг дагаарай. Айгуу гоё мэдээлэл тогтмол ороо явж байгаа шүү. Тэгээд дагцгаагаараа YouTube дээр subscribe хийгээрэй. Намайг Instagram дээр Rusty Ryan 7 гэдэг дагаараа. Тэгээд дараагийн podcast, content, event бүх юмнуудаараа уулзцагаа баяр та. Bye.